Сүүлийн үед цахим орчинд хусдаг суглаа лайв төрлийн цахим заллах гэмт хэрэг ихээр үлдэгдэж байна. Тухайн гэмт хэргийг үлдэж байгаа этгээдүүд нь иргэдийн эдийн засгийн эмзэг байдалд тулгуурлан санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг сул тал болгон ашиглаж хуурамч цахим хаяг хэрэглэгчийн бүртгэл үүсгэж шууд лайв бичлэгээр бага мөнгөөр их хэмжээний хонжор хожих мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдөлд оруулж байна. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол улсын иргэн бээн бүгд найрамдах Таиланд улсаас суглаа аваад Яндор нэртэй хуурамч цахим хуудас ашиглан Lexus маркийн автомашиныг суглаанд оруулан хэмээн нэг суглааг 50,000-аас 5 сая төгрөгийн хооронд борлуулж хуурамч хожлын бичлэгээр итгэл төрүүлэн 2100 гаруй иргэнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж баталгаагүй цахим хаягаас явуулж байгаа суглаа урамшууллын шууд дамжуулалтад оролцохоос татгалзаж сэжигтэй цахим хаяг үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж өөрийн болон бусдын эд хөрөнгийг залливч этгээдүүдээс хамгаална уу?